өдрийн цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид хөтлөгч Аримзол мэдээллийг танилцуулна. Шинэ жилийн баяраар ойртож байгаа энэ өдрүүдэд орон нутагт чанар аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах явдал гарсаар байна. Тухайлбал Улс аймгийн хүнсний зах дээр Улаанбаатар хотын Гун хонгор компанид үйлдвэрлэсэн гэх хаягтай үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа нөхцөл бичигдээгүй биелэг хүлдөөсөн байдалтайгаар ил задгаа борлуулж байсан аймгийн мэрэгжлийн хяналтын газраас талхан зогсооч. Замун Тус аймгийн South Bakery-д үйлдвэрлэсэн биелүү ямар нэг хугацаа онцор өдөр бичигдээгүй худалдаалагдаж байсныг нийлрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Ийм дэргэд биелүү худалдаа авахдаа хаяг шашхын мэдээлэл бүрэн үйлдвэрлэгдсэн болон хадгалах хугацаа бичигдсэн. Хадгалах нөхцөл чанар аюулгүй байдал нь алдагдсан эсхийг сайтар шалгаж явахыг мэрэгжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Монголчуудын үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын сэргээ мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богдохооны ордон музейгээс 2018 оны 12 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнд хөнгөлөлт зарласан байна. Эдгээр өдрүүдэд өндөр настан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнд төлбөрөг үзэх боломжтой. Харин настанд хүрэгчид болон оюутны тасалбар 50% хөнгөлөлт үзүүлжээ. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 107 жилийн ойг зориулсан тус музейгээс Богдохоон тусгай үзэсгэлэн төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм байна. Гадаад харилцааны яам мэрэгчил Монгол иргэдийг Япон улсад хуулийн дагуу ажиллах боломжтой болсныг мэдээллээ. Японы парламентаар батлагдсан эрх оны 4-р зараас хэрэгжиж эхлэх гадаадын иргэн харьяатын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажиллаж авах 9 орны нэрийг зарласан байна. Үүнд бүгд найрамдагтад ардуус Вьетнам, Филиппин, Индонез, Тайланд, Мянмар, Камбож, Болб гэсэн зэрэг орны нэр зан тусгасны дор Монгол улс багтсан байна. Эдгээр 9 оронтой эх оны 3 дугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Даваа гарагт Австралийн Сидней хотын Олимпийн тогтолцоорт энэ оны ихээр ашиглалтанд орсон 38 давхар опал цамхаг нурах чимээс сонсогдсны улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Цагдаа болон аврах албаны ажилтнууд 10 дахь давхарт нь нурах чимээс сонсогдсон гэх мэдээлэлд үндэслэн цамхагт гарсан эвдэрлийг олж тогтоожээ. Австралийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр барилга 1-2 мм хөдөлсөн гэсэн мэдээлэл өглөө. Барилгын ойр орчмын 1 км радиустайхаа бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нийт 3000 орчим хүн байжээ. Мэргэжилтнүүд барилгад хяналт шалгалт хийсний дараа нурах эрсдэл гөх хэмээн даваа гарагт өгөнсөн боловч орчин суугчдын гэртээ орохыг хараахан зөвшөөрөл өгөхгүй байсан байна. Харин орон нутгийн цагаар мигмар гарагийн 12:30 минутанд барилгыг аюулгүй хэмээн олон нийтэд зарлаж иргэдийг барилга руу нэвтрхийг зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч нийт орчин суугчдын 3/1 цамхгийг ямар нэгэн байдлаар аюултай хэмээн үзэж бүх зүйл тодорхой болтол зул сарын баяраа өөр газруудад өнгөрүүлж байгаа юм байна. Ирак улсын засгийн газар Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг зул сарын баярыг албан ёсоор баярын өдрийн жагсаалтанд оруулж байгаагаа 12 дугаар сарын 25-ны өдөр мэдээллээ. Тус улсын хувьд албан ёсны шашин исламын шашин боловч үндсэн хуулиараа шашин шүтэг эрхэм чөлөөтэй байдаг юм. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн ихэнх нь дэмжснээр энэхүү Христийн шашны баярыг улс орон даяараа тэмдэглэх болж байна. Иракийн засгийн газрын Твиттер хуудаснаа манай улсын бүх иргэд болон Христийн шашинтнууд зул сарын баяраа тэмдэглэж байгаа дэлхийн бүх хүмүүс зул сарын мэд хүргэе хэмээн нэрлэжээ. 2003 онд Америк нэгдсэн улс Ирак руу довтлохоос өмнө тус улсад нийт 1.4 сая Христийн шашинтан байсан бол халдлагын дараа 300 мянган голтлоо буурчээ. Цаг тутмын мэдээ танилцуулаад үргэлжлүүлэн цагийн гараа мэдээлэлд анхаарлаа хандуулно. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа